Монгол Улсын ерөнхийлөгч зэвсэг түвшний ерөнхий командлагчийн 2022 оны 5 дугаар захирамжаар өгсөн чиглэлийн дагуу 2022-оос 2027 онд хэрэгжүүлэх төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын албаагчдын ёс зүй бие барилгын бэлтгэгчлийг дээшлүүлэх хөтөлбөрийн хүрээнд анги тусгай салбарын бие бүрэлдэхүүний эрүүл мэндийг хамгаалах, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, хамт олонны дунд эерэг дулаан уур амьсгал бүрдүүлэх зорилгоор дотоодын цэргийн байгууллагуудын бие бүрэлдэхүүний дунд мөнгөн өгөл засны баярын арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд дотоодын цэргийн штабын дарга бригадын генерал Чингис, дотоодын цэргийн штабын орлогч харуул хамгаалалтын элцсийн дарга Дэвтурандаа мөнх итгэл, захиргааны удирдлагын элцсийн дарга Дэвтурандаа Батмөнх болон штабын даргын зөвлөлийн гишүүд, анги тусгай салбарын ажилтан албаагчид, гэр бүлийн гишүүд тус оролцлоо. Арга хэмжээг нээж дотоодын цэргийн штабын дарга бригадын генерал Чингис, дотоодын цэргийн тухай хууль шинжилэн батлагдсантай холбогдуулан дотоодын цэргийн байгууллагын хөгжлийн чиг хандлага авч хэрэгжүүлж буй ажил арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Дотоодын цэргийн шинэ тооны түүхийн хуудсыг нээж буй энэхүү 2023 оны эхэнд бид дотоодын цэргийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг улсын хурлаар батлуулан мөрдөж эхэлсэн хөгжлийн бодлогын шинжтэй томоохон ажлын гараагаар ухтаж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна. За цагдаа дотоодын цэргийн байгууллагын 2023 оны албаны сургалт соёлын гүйцэтгэх ажлын төлөвлөгөөний хүрээнд дотоодын цэргийн байгууллагын анги тусгай салбарын хэмжээнд мөнгөн өгөл арга хэмжээг зохион байгуулж байна. Эрүүл агаарт хамт олон болон гэр бүлтэйгээ альжаал стресс ядаргаа тайлах хамт олонны эвсэг уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоо зохион байгуулж байна. За дотоодын цэргийн байгууллагуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг цасны баярыг өнөөдөр зохион байгуулж байна. Газар дээрээс нь одоо мэдээллийг хүргье. Амраа ирээ. За өнөөдрийн цасны баярын арга хэмжээ дотоодын цэргийн анги байгууллагуудын дунд явагдаж байгаа цаг үеэ олсон сайхан арга хэмжээ болж байна. Албан багш нар бол одоо их идэвхтэй сэтгэл санаа бол маш өөдрөг сайхан байна. Таны хувьд дотоодын цэргийн байгууллагад ер нь хэдэн жил ажиллаж байна? За миний хувьд одоо дотоодын цэргийн байгууллагад нийт цэрэг цагдаагийн байгууллагад 23 жил ажиллаад одоо ингээд цэргийн байнгын тэтгэвртэ гарах хүсэлтэд өгсөн байгаа. Тэгээд яг 2003 онд одоо 20 жилийн өмнө яг орж яхад сасны хоёрын арга хэмжээнд орж исэн. Тэр үеэс тодхон санагдаж байна. Дөнгөж ахлах сүрэлтгүнд ороод анги байгууллагад ямар гоё юм уур амьсгалтай ямар гоё байгууллагт орваа гэсэн тийм сэтгэл өндөр бас одоо тэр мөч одоо яг сайхан тодхон санагдаж байна. Хамт олонтойгоо сайхан ажиллаад одоо байнгын тэтгэврт гарч байгаадаа бол сэтгэл их өндөр байгаа. За баярлалаа. Таны цаашдаа ажил амьдралд сайн сайхныг хүсье. За баярлалаа. Дотоодын цэргийн бүрэлдэхүүнд эрүүл аз жаргал хамгийн сайн сайхан мөнгө хүсье. Цагдаа дотоодын цэргийн анги байгууллагуудын дунд одоо цасны баярыг ингээд зохион байгуулахын ач холбогдол юу юм болоо? Энэ дээр та ямар байр суурьтай байна? Анги байгууллагын хамтч үйл ажиллагаа нийтч бие бинийгээ тань мэдэх ахвал самбаагаа сорих эрүүл агаарт бас хамт олноор ингээд ингээхийн хэсэг хамтдаа уур амьсгалаа бүрдүүлээд байгаа нэгээд маш их таалагдчихэ. Ээж автогаа агаар салхинд гараад ээж автогаа агаар салхинд гараг урдсан. Би цасны баярс явж идэж байгаагүй. Тэгээд өнөөдөр гоё агаар салхинд гараад маш гоё байна. Цасны баярт оролцож байгаа. Чи аавгаа ажлын газрын хүмүүстэй ингээд цасны баярт оролцож байгаа юм тий? Тий. За. Хагаар хүрсэн үү? Болоосаа. Зохион байгуулагчдын зүгээс арга хэмжээний хөтөлбөрийг бие бүрэлдэхүүнд танилцуулж, чарганы уралдаан хөгжөөнд бүхэн улс таталтын тэмцээн, дөрвөн бэрх, тээвэрлэгч зэрэг хөгжөөн тэмцээнүүдийг зохион байгуулж, хээрийн цай арга хэмжээг хөтөлбөрийн дагуу амжилттай зохион